Анукаскасын автомобиль Лондонгоос мэдэлж байна. За өнөөдөр та бүхэндээ шах шүгэнд болгосон French fries буюу нөгөө та бүхний сайн мэддэг Францын алдаш шарсан төмсийг бэлтгэх залуу. Тэгэхээр ерөнхийдөө та бүхэн мэдж байгаа шүү дээ. Энэ Францын шарсан төмсөг бол хөвчлэн яг тосонд шаарддаг те. Гэхдээ ингээд тосон шархаач аягүй их ажиллагаатай дараа тосоо бөө ингээд энэ төсөрсөн тосоо угаах тэгэл олон сав шанаг байх чинь бас их ажиллагаатай шүү дээ. Тийм учраас яагаад тэрийг бүгдээрээ амарчилж болохгүй гэж тийм учраас бүгдээрээ өнөөдөр шах шүгэд хийсэн Францын шарсан төмсийг хийх бол надад болохоор энэ болохоор маш амархан санагцсан. Хамгийн гол нь тэр чухал тэгээд цагийг маш хэмнэсэн. Яагаад гэвэл бүгдээрээ орой орж ирчээлгээс төмсөө айлгаж байгаа хоорондоо арилгахаас хамгийн гол нь өмнө шарх зууха 220 градусаар халаах хэрэгтэй шүү. Тэр бол хамгийн чухал. Яг л шарх зуух чинь халуун бэжэж бүр ингээд яг ингээд бүр ингээд гоё шаржигнуур болж өгдөг төмсөн. Тийм учраас та бүхэн яг орж ирэнгүүтээ шууд гараа угаач гоотой шууд шарх зуухаа халаачаараа тэгээд хуцаа сальсныхаа дараа тэгээд төмс айлгч тэр оронд чи шарх зуух чинь маш гоё халдсан байх болно. Тэгээд бүгдээрээ арилгаад хичээл шарх зохноо гэхэд бэлэн болчих. Тэгээд хамгийн гол нь хүүхдүүдээ хаан хичээл хийж байгаа хооронд ч гэсэн та ч гэсэн бас ажиллаж хооронд одоо яг энэ цаг тахлын үедтэй бүгдээрээ цагаа амьсан төсөмжлөө ирүүл гэхдээ ийм хөрхөн гоё шарсан төмс одоо чипсний нэг төрлийг ингэж идэх гэж чинь маш биеийн хялбар мөртлөө эрүүл мэндэд тустай те. Энэхүү орцонд маань болохоор 4 ширхэг ийм том төмс орсон байгаа. Тэгээд энэ төмс маань болохоор өнөөдөр болохоор 800 г байгаа. За тэгээд оливын тос бидний 3-4 хоолны албах хэрэг болно. Тэгээд 7 г 7 тос. За ингээд болоо бүгдээрээ шарсан төмсөө хийж эхэлцгээе. За одоо бүгдээрээ төмсөө бэлтэж эхэлцгээе. За төмснийхаа ингээд хоёр тал дээр додсон юм. Ингээд ирчээд төгчий. За одоо ингээд бүгдээрээ 5 мм-ийн зузаантай барьчих юм шүү. За одоо тэгээд мөн адилхан 5 мм-ийн зузаантай. За ингээд үргэлжлүүлээд гэртээ дагаарай. За одоо бүгдээ захуудаа бас мөн адилхан хийчихье. 5 мм-ийн зузаантай. За одоо бүгдээ энэ дөнгөж сая уснаас усаар зайлсан бол эн чинь нэлээд устай байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ одоо ийм даван алчуураар ч юм уу ийм салфеткаар усыг ингээд шингээгээд авчаарай. За одоо бүгдээрээ хүн дээрээ за ингээд 4 холны албаг голыг авчихлаа. За хүн дээрээ тэгээд тавсаа нэгтгэж. За ингээд сайхан утгаад өгөөрэй. За ингээд утгачлаа. Одоо бүгдээ шарж олгоно. Бүгд сайхан жиг тараагаад өгөх юм шүү. За. За одоо бүгдээ үнийг 220 градус 25-аас 30 минут болгоё шүү. За. За сая шарсан төмс маань 220 градус 30 минут боллоо. За одоо бүгдээрээ тавуулцгаая. Энэ одоо маш халуун байгаа. Тийм учраас болгоомжтой авъя шүү бүгдээрээ. За ингэж тавуулахаас гадна бүгдээрээ хүүхдүүд энэ англи хүүхдүүд уншиж хаад дундор юм шарсан төмсийг ингээд аягүй хийдэг юм. Тэгэхээр нэг юм сандвичний уутай юм уу те?
Ингээл жоох хүүхдүүд ингээд чинь эсвэл том хүмүүс нь болохоор пивтэйг аяг өгцөг англи болохоор ийм их шасан төмсөг хийдэг юм байна лээ. За бүгдээ одоо бэлэн болсон French fries амсаж үзье. Ингээл амар хөрхө хүүхдүүд нэг идээ бодд юм л шүү дээ. Үнэхээр гойсон байна. За манайхаа. Гэтэ заавал хийж үзээрэй. Үнэхээр амархан. Та бүхэн харсан бах те. За тэгээд мөн хүүхдүүдэд амтлага ингээд нэг хөөрхөн жижигхэн юм сэндвичний ч юм уу зүгээр юм parchment paper-ээр та бүхэн бас иймэрхүү тавгийгээд ингээд хүүхдүүдэд өгч болно. За ингээд энэхүү хялбархан шаргч юугэнд хийсэн Францын шарсан төмс таалагдсан бол лайк дараарай. За тэгээд дараагийн дугаараар хамтдаа уулзцгаая. Тэгээ миний YouTube сувг руу ороод subscribe дараарай. За тэгээд натамтайсан баярлалаа.